Энэ 7 хоногт цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр хүнсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд цуврал сурвалжлагыг та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад сургуулийн орчинд чанаргүй хүнс худалдаалж байгаа эсхийг тодруулсан юм а. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар хүүхдүүдийг хөвчлэн сургуулийн ойр орчинд зарж борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг болохыг тогтоосон байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлагангийн сурагчид сургууль дээр хамгийн багадаа 6 цагийг өнгөрүүлдэг. Тэдэнд зориулсан нэгдсэн үдийн цай байхгүй тул сургуулийнхаа цайны газар ойролцоох дэлгүүр төргөө үйлчилгээний цэгээс байгаа мөнгөндөө тааруулан өдрийн үнд ууж байна. Танай хүүхэд сургуульдаа явахдаа юу худалдаж авч иддгийг мэдхүү гэсэн асуултанд эцэг эхчүүд дараа хариултыг өгчээсэн юм а. 1000 төгрөгөө аваад явдсан шүү дээ. Тэгэл юу гэдэг юм бол мантом зороомог л иддэг үз. За олдвол ундаа л авч авсан байт. Тэгээ би тэр хийж үлсэн ундааг нь бас илдэг байхгүй. За миний хөө хийж үлсэн ундаа гэдэг чинь энэ бол нэг тийм бас илчлэгтэй юм биш ээ. Хэрэгцээтэй юм аа л. Тэрний оронд чансан өндөг ч юм уу тийм юм аа. Тэгжил зөвлөдөг. Хоёр бууз авд юм уу? Хоёр ороомог авд юм уу? Тийм л юм шиг л нэг ундаатай. Нэг пиршгийн нөгөө бэлэн тийм хоолнууд л идэх юм шиг гэсэн тийм. Өөрх нь яриагаар шүү дээ. Тэрнээс сайн мэдэхгүй л тийм. Дунд сургуулийн ойролцоох төргүү үйлчилгээний цэгүүд ороомог, кембаб, пиршги худалдаалж байгаа нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа гэсэн үг. Учир нь хүүхдүүдийн хамгийн их худалдан авч байгаа тухайн хүнсний бүтээгдэхүүн нь амархан муудах эрсдэлтэй тул стандартын шаардлага хангасан газар худалдаалах ёстой. Үүнээс гадна сургуулийн орчинд гарал үүсэл нь тодорхойгүй чихэр бичээн зарах нь их байгааг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хэлж байсан юм а. За төргүүлжлийн цэгүүдэд бол ерөнхийдөө одоо худалдаалж байгаа бүтээгдэхүүн гарал үүсэлт нь тодорхойгүй чихэр жимс тийм ээ. Тэгээд хаана хэн оруулж ирсэн тодорхойгүй одоо энэ жишээ нь чавх тэгээд энэ сурвалтайгаа одоо ийм ам цацдаг газ мэтийн ийм хүнсний бүтээгдэхүүнийг маш их худалдаалж байна. Дээр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг тий усук пирожки кембаб тэгээд майонезтой бүтээгдэхүүнүүдийг ил цадгаагаар худалдаалж байгаа нь өөрөө стандартын шаардлагааг орчинд худалдаалж байгаа зөрчлөлүүд маш их байдаг. Боловсрол соёлын шинжилгээ тухайн спортын сайд, эрүүл мэндийн сайд хамтран 2018 онд сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. Энэ журмын хэрэгжилтийг шалгахад 140 сургуулийн 20 гаруй хувь нь зөрчилтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл зарим хүүхдүүд сургуулийн цайны газраасаач чанаргүй хүнс худалдаж авч байна гэсэн үг юм а. Хоошуур, пиршги одоо гэх мэтийн хүнсний бүтээгдэхүүн ороомог, мах орлуулагч, газтай болон хийжүүлсэн ундаа одоо кофе гэдэг зарчлах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт байгаа. Энэний дагуу сургуулийн цайны газар үйлчилж байгаа. Илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах мөн одоо яг хуулийнхаа дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Япон улсад ихэд ээжүүд нь хүүхдийнхээ өдрийн хоолыг заавал өөрөө бэлдэж өгдөг байна. Дэлгүүр цайны газрууд нь хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд маш их анхаардаг байлаач хүүхдээ гадуур эрсдэлтэй хоол идүүлэхгүй байх нь эцэг эхчүүдийн чухал үүрэг гэж үздэг байна. Харин манад эцэг эхийн үүрэгч хангалтгүй сургуулийн орчинд чанаргүй хүнс худалдаалахыг хориглосон хуулийн хэрэгжилтч тааруу байна.